За сайн бацгаана уу? Favorite байна. За удаан мэргээ хийсэнгүй YouTube бичлэгтэй. За тэгээд шинэ бичлэгээр уулзч байгаа маш их баяртай байна. Та нар маань сайхан наадсан уу? Сайхан амтж байна уу? За өнөөдрийн мэргийн сэдв бол за энэ үйл явдал танд яагаад тохиолдсон бэ? Тэгээ энэ үйл явдлын учир шалтгаан юу байсан бэ гэсэн ийм сэдвтэй мэргийе гэж бодлоо. За танд тохиолдсон үйл явдалтай танд яагаад тохиолдсон бэ? За энэ зургийг хараад танд нэг зүйлтэй үйл явдал бодогдно. За тэгээд тэр бодогдсон зүйлийнх нь учир шалтгааныг тайлбараа бичлэг гэж ойлгож болно. За таны өмнө 3 сонголт байна. Эхний сонголт за 31-ийн тоотой Phoenix буюу галчууны юм зурагтай өдөр байна. За 2 дугаар групп болохоор Fire Festival гэсэн юм бичгтэй. За маш олон хүмүүс ингээд зүгдүүлээ бамбар барьсан. За тийм масктай юм эмхтэн дүрслэлтэй юм зураг байна. 11-ийн тоотой. 2 дугаар групп. За 3 дугаар группийн маань болохоор энэ 10-ийн тоотой fertilizing буюу юм бордохтэй, бордох гэсутгатай. За ийм эмгэн за тэгээд охинтойгоо байгаа ийм нэг эгэлжирэнтэй тариалангийн толбой дээр байгаа юм шиг ийм зүрхсэлтэй зураг байна. За та бүхэн маань анхааралтай ажиглаж харсан бол өөрт таалагдж байгаа. За тэгээд тухайн үйл явдлыг танд санагдуулж байгаа тэр группээ сонгоод тэгээ уншлагаа хүлээж аваарай. За бүгдээ 1-р группийн уншлагт орё. За 1-р группийн маань энэ Phoenix хүчрийг сонгосон байгаа. За 1-р группийг сонгосон хүмүүс маань тэдэнд тохиолдсон үйл явдлын учир шалтгаан юу байсан бэ? 1-р группийг сонгосон хүмүүс маань тэдэнд тохиолдсон үйл явдлын учир шалтгаан юу байсан? Ямар учир шалтгаанаас болоод энэ үйл явдал тэдэнд тохиолдчихвоо. За энэ үйл явдал нь бол за галт шууны талаар эхлээд жоохон хэдүүлээ яриа та нарын сонгосон картны талаар. За тэгэнгүүт галчуу маань өөрөө бүрээ ингээд үнс болоод шатчаад тэгээд тэр үнс нурамнаасаа дахид яадаг амилдаг. За ийм тайлбартай байдаг. За тэгэнгүүт та нарын маань хувьд бас тохиолдсон үйл явдал нь ийм жижиг зүйлүүд биш байна. Таны хувьд ингээд таныг бүр ингээд үнсээр нь өөрчилсөн. За өмнө нь байсан та одоо хизээч байхааргүй болсон ч үгүй юм уу тийм. Ерөөсөө маш юм таны амьдралд бол бүр яг ингээд бие махбодтой чинь маш ойролцооч үгүй юм уу. За энэ зарим хүмүүсийн хувьд шууд утгаараа юу байж болно бас эрүүл мэндтэй холбоотой тийм нөгөө үхлээс буцаж амилсан ч гэдэг юм уу тийм. Нөгөө осцол аваарт орчоод буцаж нөхөн сэрэгж байгаа мэдч үгүй юм уу. Ийм том үйл явдал байна. Энэ үйл явдлын гол утга учир нь юу вэ гэдэг юм бол таныг ерөөсөө жинхэнэ бие чинь дахиж гаргаж ирэхтэй. Жинхэнэ бие гэдэг нь болохоор хүмүүс энэ амьдралд энэ нийгэмд амьдрахын тулд тодорхой багийг зөөсөн байдаг. Тэр багнаасаа салах өөрийнхөө жинхэнэ үн чанар руу ойртох чиглэсэн. За ийм үйл явдал болжээ гэж бол харагдаж байна. За бүгдээрээ уншлагаа хийцгээе. Ерөнхий орчил бол нэг иймэрхүү байна. За тэгээд энэ хүртэл таны нөхцөл байдалтай таарсан бол ингээ үргэлжлүүлээд уншлагаа хүлээн авч үзээрэй. За тэгээд Марс өдөр гарч ирсэн. Марс гараг гарч ирсэн. За Марс гэдэг нь болохоор хүнд маш энэ үйл явдал танд бүр маш их хүч чадал өгсөн. За өөрийгөө хамгаалах, за урагшлах тий
ерөөсөө танд маш их юм эрч хүчийг өгсөн байна. Тэгээ эрч хүчийг өгөх хэрэгтэй байсан те. Ийм үйл явдал болсон байна. За тэгээ дээрэс нь энэ үйл явдлын дараа таны амьдралд бүр ингээд яг ингээд бороо тий адар борооны дараа ингээд гой солонго гардаг шиг ийм гой гэрэл гэгээтэй ийм гой солонго шиг гой ийм чихэрлэг тий ийм гой үйл явдлууд ингээд болж эхэлжээ. Маш одоо ийм хаз жаргалтай тий ийм одоо нам гүм тэгэл ийм гой цэцэг навчтай тэгээ энд гой цаанаа ингээд устай ингээд нар ингээд тусцсан тий гой юм нар гой маш гой ээж байгаа. Тэгээ дээрэс нь blessing гэдэг чинь өөрөө одоо аз ивэл тий ийм сайн сайхан зүйлсийг бэлэгдчихэд. За ийм үйл явдлууд бол болох гээд тий ийм зүйлсийг танд өгөхгүй ерөнхийдөө энэ зүйлийг өгөхийн тулд тий ийм гоё сайхан зүйлийг танд ингээ өгөхийн тулд таныг ингээд юу яа ерөнхийдөө дотоод хүний чинь ингээд сэрэх хэрэгтэй болж тэгжээж та маань энэ аз ивэл авах байсан байна. Тэгэл ийм үйл явдал болсон гэж бол гарч ирж байна. За тэгээд энэ үйл явдлын дараа та өөрийн одоо дотоод сүнсээ сэрээсэн учраас таны зүүн совин маш одоо ингээд эрчимтэй ингээд итгэвчсэн гэж бол хэлж болно. За энэ дээр болохоор inner authority, intuition, turn your gaze гэдэг тоос. Тэгэхээр таны одоо зүүн совин мэдрэмж маш өндөр болсон. За тэгээд энэ дээр ч бас inner voice буюу юу high priestess тэ уламжлалт тарихтаар бол high priestess гэсэн энэ карт маань гарч ирсэн. За тэгэхээр таны хувьд нэгт одоо таныг сүнс одоо ингээд сэрсэн байна, зүүн совин сэрсэн байна гэд ингээд харангууд энэ группийг сонгосон хүмүүсийн хувьд энэ танд тохиолдсон үйл явдлын үр дүнд бол таны одоо сүнсээ сэрэлт явагдчихэ. За тэгээд сүнсээ сэрэлт явагдаад өөрийнхөө одоо сүнсийг сэрээснээр таны амьдралд маш олон гайхалтай үйл явдлууд одоо болох хаалга нь ингээд нэгдсэн байна. За тэгээд зарим хүмүүсийн хувьд юу байсан байж болно. За энэ одоо ингээд төрөлттэй энэ шин төрөлт нь ерөөсөө шууд утгаараа ингээд эмэгтэйчүүдийн хувьд ингээд жирэмсэн болоод хүүхдтэй болоод ингээд төрөх штэ энэ үйл явдлыг ингээд шууд утгаараа ингээд илэрхийлж болохоор бол харагдаж байна. Яг тэгвэл энэ ингээд жирэмсэн эмэгтэй байгаа байхгүй. Тэгээд ингээд 7-гийн тоотой. Тэнгүүд 7-гийн зоос гэсэн юм үзүр байхгүй. Тэгээд энэ 7-гийн зоос ч өөрөө бас ингээд нилээдгүй ингээд цаг хугацаа, passion тэ хүний төсвөр төвчээрээ ингээд шаарддаг. Тэгээ хүүхд төрүүлэх гэсэндээ яг тийм одоо үйл явдал байдаг. Тэгээд ийм гоё доор нь Queen of Pentacles буюу одоо ийм хатны зоос гэсэн их үзүр гарч ирж байгаа байхгүй. Энэ ингээд маш гоё юм цэцгэн дээр нэг эмэгтэй ингээд суудсан тэ. За тэгэхээр бол ийм одоо тэ шууд утгаараа ингээд ийм төрөлтийн процесс байж болохоор байна. Таны амьдрал тохиолдсон тий таны ингээд шинээр төрүүлсэн энэ үйл явдлын ингээд цаад дотор шалтгаан нь ерөөсөө таны ингээд дахин төрүүлэх тий өөрөө өөр дээр чи ингээд авчрах. За ийм байжээ. За тэгээд тань өнгөрсөнд зарим хүмүүсийн хувьд болохоор өнгөрсөнд ингээд таны эргэн тойрон ингээд таныг юу яадаг гэсэн хүмүүс байж магадгүй айгүй их ингээд шүүмжилдэг. За эсвэл ингээд таны ингээ амьдралыг маш их ингээ заах гэж оролддог ч юм уу тий. Үгүй чи мэдхгүй би мэдчихээн гэл ингээ таны амьдралын ингээ удирдлагыг ингээ авах гэдэг байсан хүмүүс ч юм уу тий. Ийм мэрэгчлэр сур гэдэг ч юм уу. Эсвэл ингээ энэ хүнтэй суу ийшээ яв ингэж амьдрч гэдэг юм уу тий. Ерөөс ингээ таны амьдралыг заах гэдэг байсан байж магадгүй. Ийм үйл явдлууд болдог байсан байж болно. Тэнгүүд та маань тэрийг ингээ өөрөөсөө ингээ тавьж явуулсан байна. Тавьж явуулаа тий. Үгүй би ингээд өөрийнхөө амьдралыг өөрөө авнаа тий. Би өөрийнхөө амьдралыг эзэн болно гэж ийм одоо өөрийгөө хамгаалж тий ингээд чаддаг болсон байна. За тэгээд дээрэс нь forward болон letting go буюу одоо ингээд тавьж явуулах гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг ийм юунаас тий ийм одоо community хүрээлэлчнүүдээ ийм зүйлээс ингээд та маань явжээ. Тэгээд ингээ би даасан байх хэрэгтэй байна. Энэ хүрээллээс би ингээ хамааралтай байж болохгүй юм байна гэх юм уу. За иймэрхүү зүйлсүүдийг бол би бол харлаа. За тэгээд танд тохиолдсон энэ үйл явдлын учир шалтгаан цаад хүн чанар юу байсан бэ гэх юм бол таныг ерөөсөө ингээд би даасан болоход чиглэсэн таны сүнсээ сэрэх ийм зорилготой. За ийм үйл явдал байжээ. Тэгээд энэ үйл явдал болсноороо та маань таны амьдралын одоо ийм аз ивэлийн тийм ийм
одоо үд хаалх бол ингээд нэгдсэн. Тэгээ та мөн өөрийнхөө хамгийн чухал зүйл болох одоо зүүн сонгоо нээж чадчихээ, нийжилрүүлжээ. Тэгээд цаашдаа ерөнхийдөө энэ зүүн сонгондоо ингэж хөтлөгдөж яваарэ гэж хэлье. За ерөнхийдөө нэг иймэрхүү мэрэг боллоо. За тэгээд уншлагын төгсгөлд би нэг юу яа нэг та нар маань дотроо нэг асуулт ингэж бодоорой одоо. За тэгээ ингэ бодоод би одоо нэг хариулт гаргахад ирнэ. Тэгээд энэ хариулт та нарын маань одоо асуултын хариултаа гэсэн үг. За яг одоо нэг хүсэж байгаа асуухыг хүссэн нэг асуултаа бодоод байж байгаарай. Тэгээд тэлийн асуултын хариултыг харцгаая. За text time гэсэн үзэр гарч ирлээ. За тэгэхээр одоо бодож байгаа зүйлсийнх нь хариу тий. Одоо эсвэл ингээ ямар нэгэн зүйл мөрөөдлөө асуусан бол тий. Эсвэл ямар нэгэн зүйлийн хариу асуусан бол за хизээ гэсэн одоо асуултанд хариулахтаар асуулт асуусан бол ер нь жоох ингээ хугацаа орноо гэсэн ийм хариулт гарч ирлээ. За тэгээд энэ хүрээ та нарын маань уншлага дуслаа. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзгаая. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтай морил та нар маань энэ Fire Festival гэсэн 11-ийн таатай хөзрийг сонгосон. За хөзрөө ишээ тавьчих. За 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн тохиолдсон үйл явдал тэдний яад тулгарах болов. Энэ үйл явдлын цаад туршилтгаа юу вэ? Группийг сонгосон хүмүүс юм аа. Хүмүүс маань тохиолдсон үйл явдлын цаад туршилтгаа юу байваа? За та нарын хаа сонгосон хөдрийн талаар ярьцгаая. За Fire Festival гэдэг бол одоо галын наадам гэсэн утгатай өгдөө монголоор. За тэгээд энэ галын наадмын утга учир нь болохоор энэ дэр одоо шинэ эхлэлийг юу яах? Одоо шинэ эхлэлийг бэлэгддэг ийм үйл явдал байгаа. За галаар ингээ хуучин бүгдийг шатааж тий алга болгоод тэгээд цааш нь эхлэлийг бэлэгдэж байгаа. За энэ утга учиртай хүзийг сонгосон байна. За энэ нь та нарын маань уншлагт хэрхэн харахыг хэвтүүлээ харъя. За эхний үзүр breakthrough буюу justice card гарч ирсэн байна. Энэ маань нэг Osho Zen Tarot гэдэг юм үзэр байгаа. Боломжлол Tarot-ноос олж өөр. За окей. За та нарт маань тохиолдсон үйл явдал бол нэг хэсэг ингээд таны амьдрал аюу тийм зогсон болчоод тэгээд ер нь ингээд жоохон хаашаа яваа мэдгүй чиглэлээ алдсан. За нэг тиймэрхүү байгаад байсан бололтой бол харагдаж байна. Жоохон ингээд юу агаад нэг тийм ингээд жоохон зугаа цэнгэл энэ төр хөөгөөд л тий. Тэгээд ингээд өнгөрснөө ингээд жоохон тавьж явуулж чадахгүй. Тэгээд өнгөрснөөсөө цухтаахын тулд жоохон зугаа цэнгэл хөөцөлтөө. Тэгээд ерөөсөө ингээд идэрч өгч чадахгүй тий. Энэ одоо healing буюу идэгрэл хамгаалтын карт маань ингээд буруугаар зорж ирсэн. Ингээд тий идэгрэж хамгаалж чадахгүй. Тэгээд дээрэс нь одоо ингээд өөрт одоо энэ ингээд integration буюу бас temperance буюу healing хамгаалт идэгрэлтийн бас илэрхийлдэг ийм хөзөр маань энтэй уялдаж гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр хүний амьдралд одоо нөгөө yin yang хөзөр бэлэгдэл хагаад тэнгууд хүний амьдралдаас хар
сайн цагаан зүйлтэй бас муу тий хар бараан бүхэл зүйл одоо ингээд жаргал цоглон шиг оршиж идэгөө гэсэн юм утгатай. За энэ тэгээд нөгөө талаар ингээд нэг нь эрэгтэйлэг энерги нөгөөдөг нэмэгтэйлэг энерги гэдэг нэг ер нь л ингээд л хорвоо ертөнц ерөөсөө дан ганц ингээд хар бараан ч юм уу эсвэл цав цагаан байдаггүй. Хоёр зүйл хоёулаа ингээд тэнцвэрт ингээд төгс тэнцвэрт ингээд оршиж идэг юм аа гэсэн. Тэгээ ийм сургамжийг танд өгөх гэж ерөнхийдөө энэ үйл явдал тохиолдсон байна. Тэгээ дээрэс нь энэ одоо үйл явдал ингээд таны амьдралын ингээд хүний ингээд толгойн дундуур ингээд нэг цогтөг штэ да яг тэгж байгаа юм шиг. Тэгээ энэ дээр ингээд колод гэсэн карт гарч ирсэн байхгүй ингээд таны ингээд нэг зүйл ингээд дуудаад байгаа юм шиг яг ингээд толгойн дундуур ингээд ертөнцөөс гэж зохиож аваад тэгсний дараа ингээд юу илээ гээл ингээд нэг киноор төсөөлөх юм бол ингээд юу илээ гээл айгу гинт ингээд цог тусаалтай хараал тэнгүүд ингээд дотоодоос нэг тийм нэш явын ингээд хийж гэдэг юм уу те нэгсэн тийм дуудлага гарч ирээл тэгэл яг нэг тэгж байгаа юм шиг төр зураглал надад орж ирж байна. За тэгээд энэ картуудыг ингээд харангууд full буюу шинэ эхлэлийн карт маань ингээд буруу гарч ирсэн. Тэг compromise буюу дахиад энэ тийм одоо тэнцвэрийг илэрхийлдэг хөзөр байхгүй юу. За тэнгүүд энэ хөзөрт ингэж гарч ирж байна гэхээр ерөөсөө таны амьдрал ингээд юу хацсан ингээд ямар нэгэн зүйл ингээд эхлүүлмээр явж ингээд эхэлж чадахгүй тэгэдээс учраас ингээд хорвоо ертөнц цаанаас нь чамд ингээд шинэ эхлэлийг чи ингээд өгөө гэд тий энэ ингээд fire festival гэсэндээ тийм утгатай гэдгийгсэн шүү дээ. Тэгээд энэ үйл явдал болжээ. Тэгээ энэний зорилго нь бол ерөөсөө танд би ингээд эдгэрэх хэрэгтэй юм байна, би өөрийгөө хангах хэрэгтэй юм байна гэдгийг маш одоо ингээд танд хүчтэйгээр ингэж ойлгуулсан, сануулсан хүн өөрийнхөө одоо тэгээ сүудрээс ингээд сухтааж болохгүй манай сүудэртэйгээ ингээд хамтдаа ингээд интеграц хийх ингээ хэрэгтэй юм байна. Тэгжээж би хорвоо ертөнцөд төгс балансыг олоод ингээ цаашаа амжилттай яваад өөрийнхөө гүүрийг бүтээгээд те ингэж явах юм байна. Тэгэхгүй болохоор миний амьдрал одоо хүнд ингээ та ингээ өөрөө ингээ аяллаар явж гин гэдэг ингээ төсөөлөнгүүд юу гараад ирсэн урд чинь нэг ингээ ус байлаа гэж бодъё л доо. Тэнгүүд ингээ тэр ингээ ямар ч гүүр мүр байхгүй за энэ гүүр байхгүй. Тэнгүүд ингээ машинтайгаа ингээд тэр ус руу орох уу хэрэг үндгий гэдгийг та мэдэхгүй тий ингээд таны машины хүчин шатал тэрийг хүлээж авах уугүй гэдгийг мэдэхгүй. Гэхдээ би миний амьдрал ингээд нэг юм гол гараад ирчлээ тий аяллаар явж хахад тэгээ би тэрийг давж гарахгүй л ингээд цаашаа явж чадахгүй. Тэгэхээр энэ юу гэж байгаа юм бэ гэх юм бол энэ гүүр нь таны хувьд өөрийгөө хангаах тий өөрийгөө ингээд хангаах бусдад харилцах хүн чинь ингээд амьдралд ингээд ганцаараа амьдрахгүй ч тийм бусдад ингээд жаргал завтангаа хуваалцах бусдад одоо хийж чарж ингээд өөрийгөө ингээд чөлөөлөх ч юм уу те. За иймэрхүү зүйлсүүд ингээд таны амьдралд болох хэрэгтэй байсан учраас энэ үйл явдал болжээ. За тэгээд энэ үйл явдал болсноороо танд яг ингээд амьдралд чинь ингээд урт хугацаанд гарч ирээгүй шинэ ихтэл тэгээ маш их ирчүүч бас ирсэн байна. Тэгээ дээрэс нь энэ нөгөө тий яах нь мэддэхгүй байсан тэр гацаанд орсон байсан. Би энэ гүрийг яаж одоо тий олох юм бэ гэдэг юм уу? Эсвэл ингээд би энэ голыг гаталж чадах юм уу гүм үү гэдгийг мэддэхгүй байгаад байсан. Маш олон зүйлсүүдийнхаа ингээд хариултыг олж авна гэж бол гарч ирж байна. За тэгээд энэ одоо тий үйл явдлын дараа бол та бусдтай болон өөрийгөө маш их илэрхийлдэг болсон байна. Тэгээ энэ young card маань өөрөө тий энэ нарны энэ одоо эрэгтэйлэг энерги энэ карт маань өөрөө таны хувьд ингээ өнгөрсөнд аюу тийм юу яагаад байсан байж магадгүй одоо өөрийнхөө ингээд эмэгтэйлэг энергиээр ингээ амьдраад байдаг гэсэн ч юм уу те ер нь ингээ юмыг ингээ ихтүүлэхээс жоохон хайдаг ч юм уу те ер нь жоохон ингэсгээ байж идөө гэл ингээл бусдыг харж мараад ч юм уу тэгээд байсан бол энэ үйл явдлын дараа таны эрэгтэйлэг энерги эрэгтэйлэг эрчимд одоо юу яагаад сэрээд тэгээд одоо энэ дээр эрэгтэйлэг эмэгтэйлэг энерги гэж ярьсан шүү дээ. Яг тэрэн шиг бас ингээд дан ингээ эмэгтэйлэг энерги хараа амьдраад байсан бол эрэгтэйлэг энерги нь ингээ орж ирээд таны амьдралд бүр яг ингээд гоё төгстэй ингээ баланстайгаар явахаар болжээ гэж л ингээд ойлгож болно. За ингээд ерөнхийдөө уншлага дууслаа. За тэгээд та нар маань одоо цаг хугацаанд бодож байгаа нэг одоо асуултаа ингээ бодоорой. Тэгээд би та нартай тэрнийхэн хариултыг гаргаж ирье. За асуултаа сайн зөвлөрөөд бодоорой. 2 дугаар группийн маань бодож байгаа зүйлсийн хариу юу вэ?
За хариултаа нийцгээе. За 7 хоног гэсэн ийм карт гарч ирсэн байна. За тэгээд хэрвээ та маань хизээ болох вэ гэж ингэж тиймэрхүү хизээ гэсэн утгатай цаг хугацааны асуулт асуусан бол ерөнхийдөө маш ойрхон байна. 7 сар 7 хоног ихтэй 7 сар болов уу гэж бол харагдаж байна. Тийм энэ үйл явдал ингээ болноо гэж бол тэг ямар нэг зүйл хариу хүлээж байсан бол тэр нь бас 7 хоног дотор ч юм уу. За эсвэл юу гэдэг 7-ны тоотой холбоотой 7 сар марч юм уу. За тиймэрхүү хариултууд гарч ирсэн байна. За тэгээ өөрийнхөө нөхцөл байдалд тааруулаад хариултаа хүлээж аваарэ. Тийм тун утахгүй гэсэн л үг юм болов уу гэж надад бол харагдлаа. За тэгээд уншлагын дууслаа. Та нарт тааж жаргал амжилт хүсье. Бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай тавтамжаар л за та нар маань энэ 10-ын тоотой fertilize юм буюу юм одоо бордч байна гэсэн одоо утгатай тийм монголоор орчвол бордож байна гэсэн утгатай ийм үйл явдлыг харуулсан ийм картыг сонгосон байна. За тэгээд хэвлээ уншлагатай орё. За шингээд тавьчих. За 3 дугаар группийн маань тохиолдсон үйл явдлын өтер шалтгаан юу байваа? Тэнд яагаад энэ үйл явдал тохиолдсон юм болоо? Группийг сонгосон юм. Тохиолдсон үйл явдлын өтер шалтгаан юу байваа? За та нарын маань сонгосон карт болохоор энэ бордотой холбоотой. За тэгэнгүүт энэ дээр бичигдсэн байгаа үгийг харангууд за food буюу за хоол хүнс бол зүгээр одоо хүн ингэ шимт хижээл өгөх зүйл биш юм аа. За тийм учраас үеийн тэгэхээр тийм учраас өөрийнхөө биедээ юу хэрэгтэй байгааг за одоо ингээд юу идэж уухаа тий одоо сүнсээ юугаар тийжээ гэхээ маш болгоомжтой сонгох хэрэгтэй гэсэн за ийм юутай хөдөр гарч ирсэн байна тайлбартай хөдөр. Тэгэхээр одоо үүдээ би эндээс бол ингэж л ойлгож байна л та ямар мессеж орж ирж байна вэ тэгэхээр хүн одоо ганцаардж гин гээд хинтээ чамаагүй хамтдаа байх ч юм уу өсөж гин гээд юу ч хамаагүй идэх ч юм уу те за ийм байж болохгүй те ингээ хэрэггүй тэгээд хүний одоо сүнс тэгээ хүний бие махбод гэдэг бол маш юм ариун те байх хэрэгтэй гэсэн утгыг илэрхийлж байгаа юм болов уу гэж бол харж байна. За энэ өгүүлбэр нь энэ үг нь та нарын маань уншлагт хэрхэн таарахыг хэвлээ харцгаая. Ийм potential thinking яг 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань тэдэнд болсон үйл явдал ямар учир шалтгааны улмаас тэдэнд маань тохиолдгоо. За та нарт маань тохиолдсон үйл явдал ерөөсөө юу байна? Одоо ингээд тийм таарч тохирохгүй хүмүүстэйгээ байх, таарахгүй газараа тэгээ өөрийг нь ойлгохгүй газар байх. За тэгээ дээрэс нь өөрийг нь ойлгодгүй, тэгээ өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй ч юм уу. За ийм газар байх нь өөрөө хүний сүнсийг маш их одоо ингээд жоохон гэмтээж идэг жоохон нэлээд гэмтээж идэг за тэгээд тийм таны хувьд ингээд одоо гэрлийн ажилтан гэж ярьдаг. За гэрлийн ажилтан гэж байдгаа. За тэр нь юу юм бэ гэдэг юм бол хүн төрөлхтний одоо энэ энергийн давтамжийг өсгөх гэж одоо ийм одоо юу гэдэг вэ?
одоо сайн сайхны төлөө дэлхий дээр төрсөн ийм сүнснүүдийг үл ингээд илэрхийлж байдаг. Тэгээ таны юун дээр ч гэсэн ингээд сүнстэй өөрийнхөө сүнсийг юугаар ингээд юу хаа одоо тэжээх ингээд бодорой гэд юуны ихэнд ч гэсэндээ туршлагын ихэнд ч гэсэндээ сүнс гэсэн утга юутай одоо үгтэй шууд ингээд холбогдоо явцсан. Тэгээ энэ дэр болсон ингээд бас ингээд source буюу тийм эрчим source энерги гэсэн ийм хүзэр маань ингээд бүр арж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд та өөрөө ийм гэрлийн ажилтан байх. За гэрлийн ажилтан гэдэг нь би сая тайлбарлсан тий. За тэгэнгүүт жоохон ийм гэрлийн ажилтнууд маань буруу хүмүүстэйг нөхөрлсөн юм болов уу? За буруу хүмүүс гэхээс илүү жоохон ийм доод вибрацийн хүмүүстэй тий. Тэр хүмүүс танд татархдаг, таны гадуурхдаг, гадуурхсан, бүлийдсэн гэж одоо ингэ ярьдаг тий. За тэгээ таныг ингээд санаатаагаар ингээд зовоё гэсэн ч юм уу тий. За ийм зүйлсүүд байсан байж болно. За ийм үйл явдлуудыг ингээд туулж тэгээ энэ үйл явдал таныг ерөөсөө юуг ингээд тий юунд ингээд чиглэсэн бэ? Энийний утга учир нь ингээд юу байсан бэ гэх юм бол таавал ингээд өөрөө өөрийнхөө гэрэл юм аа бас хүмүүсийн ингээд гэрэл юм аа та ингээд бусад хүмүүс таныг те хэдийн ингэж гэрлэгч унтраах гэж оролцсон ч гэсэндээ та өөрөө өөрийгөө ингээд аварч үлдэх хэрэгтэй, өөрийнхөө гэрлийг унтраахгүй байх хэрэгтэй, өөрийгөө ойлгохгүй байгаа газраас явж чадах те тийм хүчтэй байх хэрэгтэй гэдгийг сануулсан. За ийм үйл явдал болжээ. За тэгэнгүүт та нарын маань энэ карт болохоор This is of Mintaka буюу Seeing Potential Bringing Unconsciousness to Light гэдэг таахгүй. Тэгэхээр эндээс бол би юу гэж байгаа гэхээр таал ингээ хүмүүст ингээд өөрсдийг ингээд одоо ингээд харж чаддгүй зүйлийг нь харуулдаг гэх юм уу. За ийм хүмүүс байна. Тэгээд ингээд таныг ингээд хүмүүс харахаараа ингээд жоох ингээд атаархаад байдаг ч юм уу. Би энэ шиг болох юмсан. Энэ яаж ийм гоё ийм гэрэлтэж те ийм гоё ийм аз жаргалтай юм байт юм бол би яг энэ шиг болмоор байна гэдэг юм уу. Тиймэрхүү одоо ийм jealousy буюу ийм зүрэг хүмүүс ингээ өөртөө татдаг байгаад байгаа байхгүй юу? Өөрөө юм гоё аз жаргалтай, гэрэлтэй, эрэг, юм энергитэй байснараа тийм тэгээ ингээд тань шиг юм болох юмсан гэсэн юм одоо хүмүүс ингээ таныг ингээ тань шиг ингээ болох юмсан ингээ хүсэж байдаг. Тийм. Тэгээд тэрнээс ч болооч тэр үе таныг ингээ хүмүүс маш их ингээ хүрээлж байдаг. Тийм ч найзтай бол юм ч энэс ч тийм найзтай, тэрнээс ч тийм найзтай. Тийм тэгэнгүүт та маань анхандаа болохоор яг тэр болгоныг одоо тэр бүх хүмүүсүүдийг те ингээд найзаа гэж бодоод ингээд ч юм уу ингээд байлгаад байсан чинь эсэргээрээ ингээд танд өөрт чинь маш их юм хөнөөлтөй болоо таны гэрлийг ингээд баг багаар ингээд унтрааж эхэлсэн юм үйл явдал болсон байна. За тэгээд энэ үл ерөөсөө танд ингээд сурамж нь та өөрийнхөө ингээд гэрлийг хизээж унтрааж болохгүй юм байна. Би бол маш хүчтэй юм байна. Би өөрийгөө хамгаалж чадах юм байна. Би өөрөө юм гэрэлтэй байснараа бусдыг бас ингээд те гоё ингээд өөрийнх нь гэрлийг ингээд харуулхад ингээд туслах юм байна гэсэн. За ийм зүйлийг ингээд ойлгуулахаар ийм үйл явдлууд бол болжээ. Энэ бол би таныг гадаад хүчин зүйлстэй хүмүүсээс болсон зүйлс болов уу. Тэгээд дээрэс нь ийм одоо орхигдсон те боломжгүй мэт санагдсан ч юм уу. Иймэрхүү одоо тарчиг гэхүү те. Тэгээд энэ одоо таны сонгосон зурагчсанд ийм гоё юм ургацын тийм одоо зураг байгаа хгүй юу? Ийм маш баялаг те ингээл бордож байгаа те. Тэгтлэн дээр ингээд маш юм тарчиг энергиэс өөрийгөө салгаж те авч яваад тэгээд өөрийнхөө гоё гэрэлтэй ирээдүйдээ ийм гоё гинэн те ийм амьдралд ийм гоё өөдрөг байдаг энэ зан чанаруудаа алдахгүйгээр цаашаанаа ингээд одоо энэ дээр бас ингээ хүмүүс байгаа байхгүй энэ хүмүүсүүдийг ингээд орхиод эсвэл ингээд энэ хүмүүсүүд тий энэ ингээд ер нь хүний ингээд бүлээдээд байгаа хүн ингээд таг мэдрэмж төрүүлээд байгаа хүмүүс ч өөрөө дотор маш хаг бараан байдаг байхгүй юу. Тэнгүүд тэр хүмүүс ч гэсэндээ та ингээд гэрлээ өөрийнхөө гэрлийг унтраахгүй тэдний игнээ нэгдэхгүйгээр өөр энэ хүмүүсээс зогсоод өөрийгөө аварч чадсанараа энэ хүмүүс бас таныг ингээд яг ингээд ил ухамсарлтгүй маа гэхэд талт ухамсарын төвшөнд би энэ хүнийг ингээд те дагаж явах хэрэгтэй юм байна гэдэг юм уу. Ер нь энэ маань ингээд буруу юм байна гэдгийг одоо ингээд хэзээ нэгэн цагт ингээд ойлгох те тэр хүмүүс бас өөрийнхөө ингээд доторх гэрлийг нь олоход нь та ингээд үлгэр жишээ үзүүлж байгаа гэсэн утгатай байд юм шүү. Тийм учраас
маш олон юм те гэрэлхүү хүмүүсийн нийгэмд маш олон байгаа. За тэгэнгүүт тэр хүмүүсттэй жоохон ч сэтгэл найдвар өөрийнхөө гэрлээ ингээ битэн унтрахаарэ. Гоё ингээд дэнлүүгээ асаагаад айгүй олон хүмүүсийг те ингээ дараасаа гоё ингээ дагуулж аваарэ гэж ингээ хэлмээр байна. За ингээд ерөнхийдөө уншлах нь дууслаа. За тэгээд та нар маань нэг асуулт ингээд дотроо бодоорой. Тэгээд би танд хариултыг гаргаж өгье. За асуултаа маш сайхан ингээд төвлөрөөд бодоорой. За false буюу худлаа гэсэн карт гарч ирсэн. За тэгэхээр та маань ямар ч одоо асуулт асуусан бай. Ер нь энэ бодож байгаа зүйл чинь жоохон худлаа, буруу гэсэн утгатай юм хүзэр гарч ирсэн байна. За тэгээд өөртөөхөө нөхцөл байдал ингээд тааруулж бодоод бодоорой. За ингээд ерөнхийдөө уншлах нь дуслаа. Та нарт аз жаргал амьдрал төрсөе. Бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.